Өнөөдөр хөгжил ба хүн ам зүйн асуудал гэсэн сэдвээр би бас та бүгдтэй санал бодлоос лекц уншия гэж үзсэн юм. Тэгээ яагаад энэ асуудлыг хөндөд байгаа юм бэ гэхлээр хаа сайгүй л одоо ердөө ажил хүчний хомсдол бий болчихлоо, чадaltaй мэрэгчлэлтэй боловсралтай хүн олдохгүй байна гэсэн яриа маш их гарч байгаа. Тэр байтугай залуус нь бол ер нь гадагшаа гараад дууслаа гэсэн ийм яриа гарч байна. Тэгээ нэг брендрэйн гэж нэг индекс байдаг шүү дээ. Тэр индексийг ингээд аваад үзэх юм бол энд бас та нар гарч байгаа харж байгаа. 2016 онд 3 пункт байсан бол одоо тасралтгүй нэмэгдээд 2020 онд 4 болоод 2021 онд 4.2 болоод 2022 он гэхдээ 4.4 болоод явсан байх жишээтэй. Зөвхөн одоо чадaltaй мэдлэгтэй мэрэгчлэлтэй эрүүл сарвал залуучууд нь дайжаад байгаа биш. Сүүлийн үед одоо бүр дунд насныхаа хүртэл дайжиж байна гэсэн ийм одоо судалгаанууд тоо баримтууд бол гарч ирж байгаа. Тийм учраас бол энэ асуудлыг бас нэг бид нар авч үзэх хэрэгтэй. Ерөн зүгээр залуучуудын талаар хийж байгаа судалгаануудыг хараад байхад бол хувь заяага аль нэг нь намд даатгах биш өөрсдөө шийдий гэсэн хүсэлтэй байгаа нь бол их тод харагдаж байгаа. Тэгээ мэдээч эрэг залуу хүний амьдралд бол олон бэрхшээл нэгэн зэрэг л одоо тулгарч байдаг, ар гэртэй болох хэрэгтэй байдаг, орон байртай болох хэрэгтэй байдаг, авгаа хүүхдтэй болон мөнгө төгрөг цалин хууль сэнтэргээл бөөн асуудалтай тулгардаг. Тэгээ тэр бүгдийг нэг доор шийдэх хэрэгцээтэй байдаг учраас бол нэлээд бэрхшээлтэй. Тэгээ тэр бэрхшээлээ Монгол улсдаа шийдэж чадахгүй болох дээр эцээцтэй эдэр чинь гадагшаага яваад тэгээ гадаадд очиж шийдэх гэж оролдоод байгаа маа. Тэгээд нийт хүн амынхаа бараг 70-75% нь болж байгаа энэ залуучуудынхаа эрэлт хэрэгцээг олж харж шийдсэн бодлого хэрэгтэй байгаа. Энэ бол нөгөө хүн ам зүйн том бодлогын чинь нэг хэсэг юм байгаа. Ерөн зүгээр амьдралын чанарын тухай асуудал ч гэсэн залуучуудын тэр дайжаад байгаа гадагшаага яваад байгаагийн гол асуудал нь бол амьдралын чанар чансааны тухай асуудал. Тэгээд өнөөдөр одоо амьдралын чанар чансааг тодорхойлж байгаа нэг гол хүчин зүйл бол боловсролын асуудал байж байгаа жишээтэй. Гэтэл манай боловсролын систем маань ямар хөө янзтай байгаа вэ? Төрийн механизмаар дамжуулаад чанартай боловсрол эзэмших бололцоо маань ямар хөө янзтай байгаа вэ гэсэн асуудлууд бол өөрөө ирэхгүй гарч ирж байгаа маа. Энэ хүрээнд дотор бол энэ хүн ам зүйн асуудал ер нь ямар хөө янзын байдалтай байгаа нь цаашдаа ер нь энэ хөгжилд яаж нөлөөлөх вэ гэдэг асуудлыг авч үзье. Та нар бүгдээрээ мэдж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн маань 3 үндсэн хүчин зүйлсийн функц байдаг гэж бид нар энэ дотор нь бол хөдөлмөрийг оруулдаг, бид нар энэ дотор газраа оруулдаг, капитал оруулдаг. Энэ бол зүгээр уламжлалт одоо их сонгодог тийм функц. Гэхдээ энэ дээр мэдээж технологийн асуудлыг оруулж ирж болно, менежментийн асуудлыг оруулж ирж болно, төрийн институтуудын асуудлыг оруулж ирнэ. Тэр байтугай дами үзүүлэлтүүдийг ч гэсэн оруулж ирээд гүнзгийрүүлээ судалж болно. Гэхдээ энэ бүгдийг бол бид нар дараагийнхаа лекцээр авч үзнэ. Энэ удаа бол нэг сонгодог загварынхаа хүрээнд дотор ажиллах хүч, хүн ам зүйн асуудал гэдгээс нь ярья. Бидний нэг ярьдаг хэллэг байдаг. Хүн нэмэх юм бол хүнс нэмнэ гэж. Тэгээ энэ бол бас үнэн үг. Ялангуяа 18 дугаар зууны сүүлч хүртэл бол энэ нэр томьёо бол үйлчилж байсан. Харин түүнээс хойш бол энэ хөгжлийн шийдвэрлэх фактор нь бол технологи болсон, хөдөлмөрийн бүтээмж болсон. Тэгвэл нөгөө хүн ам зүйн асуудал чинь одоо байхгүй болчихсон. Эсвэл ажил хүчний асуудал, ач холбогдол нь бүрэн өсөн алга болсон гэж ойлгож болохгүй. Эднэр бол бүгдээрээ л байж байгаа. Ягаад гэвэл ажил хүчээрээ дамжуулаад, хүн амаараа дамжуулаад бид нар дотоодын эрэлтээ бол бий болгож байдаг. Дотоодын эрэлтээ нэмэгдүүлдэг, дотоодын зах зээлээ тэлж байдаг. Үннийг хэлэхэд бол одоо Улаанбаатар ингээд сүүлийн хэдэн жил сөрхий хөгжөөд байгаагийн нэг учир шалтгаан бол эрдүүл хүн амынхын тоо шүү дээ. Улаанбаатарын хүн амын тоо сая гарснаас хойш л энэ Улаанбаатар ч нэг Улаанбаатар хот шиг хотуулж эдийн засгийн амьдрал бол одоо буцалж байх жишээтэй. Энэ хүн амын өсөлт нь доогуур болчих тэр яг ажил хийж байгаа хүний нуруунд дээр ирж байгаа ачаалал бол бүр их болчиход байгаа байхгүй. Тэр ажил хийж байгаа хүн чинь тэтгэврт байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй болно, хүүхдүүдээ дэмжих хэрэгтэй болно, нийгмийн эмзэг хэсгээ бас татаж ширэх шаардлага байгаа. Тэгээ энэний тулд тэр ажил хийж байгаа хүн чинь улсын орлогоосоо өөрөө хэрэглэхээс гадна бас тодорхой хувийг би бусад татваруудыг хэлэхгүй зүгээр нийгмийн даатгалын шимтгэлд мөнгө төлөх ёстой. Гэтэл нийгмийн даатгалын шимтгэл гэдэг маань бол бүх эрэлт хэрэгцээг бол хангаж чадахгүй. Тэтгэврийнхний тэр хүүхд залуучуудын одоо нялхсан нийгмийн эмзэг хэсгийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй. Тэгээ тэрнээс болоод нийгмийн даатгалын санчин бол улсын төсвөөс бас мөнгө авдаг. Өөрөөр хэлэх юм бол улсын төсвөөс татаас авч оршиж байгаа. Улсын төсөвт мөнгө яаж орж ирд юм бэ гэдгийг бол та нар мэдж байгаа. Тэр бол татвар. Ард иргэдээс авж байгаа, одоо аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээс авж байгаа татвараа улсын төсөвт оруулаад төсвөөсөө нийгмийн даатгалын одоо сан руу бол шилжүүлж байгаа. За энэ бол нэг сувг нь. Нөгөө нэг сувг нь бол юу юм бэ гэхээр бол нийгмийн даатгалын шимтгэлийг аж ахуй нэгж байгуулгууд шууд өөрсдөө нийгмийн даатгалын сан руу бол шилжүүлж байгаа. Тэгээ яг нэг үгүй хэлэхэд бол өнөөдөр бизнесийг бас нэг тодорхой хэмжээгээр сөхрүүлж байгаа нэг хүчин зүйл нь бол энэ нийгмийн халамж, нийгмийн даатгалын хувь хэмжээ бол гарцаагүй мó. Энэ дээр бол одоо их маргаад байх юм бол байхгүй баг. Зүгээр бид нар 2016 онтой харьцуулах юм бол дундаж тэтгэвэр нэмэгдээд 685 мянган төгрөг болчихсон байгаа. Тэгээ энэ хэмжээний тэтгэврийг бол өнөөдөр Монгол улсын хэмжээнд хагас сая хүн авч байна шүү дээ. Тэгээ энэ бол
амьдралд нь одоо хангалттай хүрч ийн гэж хэлэхэд бол маш хэцүү тоол доо. Тэтгэвэр авагч нийт хүмүүсийн 59% нь бүрэн болон хувь тэнцвүүлсэн тэтгэврийг доод хэмжээгээр нь авч байгаа. Хувь тэнцвүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь болохоор 540 мянган төгрөг байж байгаа жишээтэй. За тэрнээс гадна бол нийгмийн зүгээс гарцаагүй одоо халамж шаардж байгаа 65,600 хүн бас байж байна. Энэ хүмүүс халамжийн тэтгэвэр авж байгаа. Тэгээд халамжийн тэтгэврийн хэмжээ нь болохоор 302-оос 375 мянган төгрөг бол байж байгаа. За тэгээ энэ бүх одоо авж байгаа тэтгэврийн хэмжээг бид нар хэдий өссөн ч гэсэн нөгөө инфляц гэдэг юмтай харьцуулаад үзэх юм бол их гонигтай төр төрөх гарч ирж байгаа юм л да. Яг одоо энэ онд 2016 оноос 2023 оны хооронд бол хэрэглээний барааны үн бол 98-аас 200% бол нэмэгдчихсэн байж байгаа. Тийм учраас нөгөө баялгийг бүтээж нийгэмд одоо татвар төлдөг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг тэр аж ахуй нэгж байгууллагуудаа босгож ирэх шаардлага нэг талд нь байж байгаа. Нөгөө талд нь болох дээр халамж авж байгаа хүмүүсүүдэд бас нэг айтайхан амьдруулах шаардлага байгаа. Тэгээ энэтэй уялдаа холбоотойгоор тэр нийгмийн даатгалын шимтгэл гэдэг юмыг бол бууруулахгүй бол нөгөө аж ахуй эрхэлж байгаа юмнууд чи ер нь бол зогсчих гээд байна шүү гэсэн яриа хөрөө одоо бодит баримтууд бол байж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг бол бууруулахаас өөр аргагүй гэж би хувьдаа харж байгаа. Гэхдээ энэ дээр бол зөвхөн хэмжээний асуудал байгаа юм биш. Нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоог нь одоо өөрчлөх ёстой. Тэгээ энэний үйл 1996 онд бол тухайн үед засгийн газар эхлүүлж байсан. Хувийн нэрийн данс гэж тогтолцоог бий болгож явж байсан боловч тэгээ манайхан болсон хойно одоо нэг алхаал урагшаага хоёр алхаад ухраад явцдаг болох тэр зорилтоосоо ухраад одоо тэгээд үндсэндээ бол энэ хувийн дансны тогтолцоо бол хэрэгжээгүй тэгээ унтарчихсан. Тэгээ уул нь хэрэгжүүлээд энийг үргэлжлүүлээд зоригтойхон шиг явсан бол өдий зөвшөөрчихсэн. Нилийн ондоо төвшөнд байсан л та. Тэгээ одоо эрх баригч нар бол яриад байна шүү дээ. Одоо энэ сангуудыг бий болгоё, тэтгэврийн сангуудыг бий болгоё, хувийн тэтгэврийн сангуудыг бий болгоё гэдэг. Тэгээ энэ бол зөв санаа. Тэгэхдээ энэ дээр нэг асуудал өөрөө ирэхгүй гарч иж байгаа. Нөгөө тэтгэврийн сангууд чинь бий болчдөг. Нөгөө тэтгэврийн сангуудыг чинь бүрдсэн мөнгөөр нөгөө казино тоглодог гэдэг хүмүүсүүдэд нь аваад алга болгочих юм бол тэтгэвэрч байхгүй, орлогч байхгүй, юу ч байхгүй одоо болчих тийм аюултай байгаад байгаа маа. Асуудал нь юундаа байна вэ гэхээр бол энэ цалингаасаа гадна орлогын хэд хэдэн их үүсвэртэй болох тухай асуудал бол яригдах ёстой. Тэгээ энэ хэд хэдэн их үүсвэртэй болно гэдэг чинь явсаар байгаад нөгөө санхүүгийн зах зээлийг л хөгжүүлэх тухай асуудал, институционал хөрөнгө оруулагч нарыг гаргаж ирж эднэрийг одоо дэмжих асуудал байгаа. Тэгээ энэ манд дахиад хэлье, хувь хүмүүсээс тэр байгууллагуудыг удирдах байгаа тийм сангууд бий болд юм бол энэ байгууллагуудыг удирдах байгаа хүмүүсээс бол маш их хамаарна. Саяхан л одоо тэр баялагын сангийн тухай асуудлыг л гайхамшигтай хууль баталчихлаа гэл ингээл рекламдал элдв янз юм яриад яваад байна. Эрэгтэй хувьд бол хэрэгтэй. Гэхдээ хэн яаж удирдах юм бэ гэдэг асуудал бол өнөөдөр огт шийдлээ бол олоогүй байж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол маш том асуудал байгаа. Яг нэг үгүй хэлэхэд бол энэ баялагын сан дээр чинь маш зарчимч, шудраг, тэгээ маш их зангарахтай ерөнхийлөгч, ерөнхий сайд, салбарын сайдыг ороод ирэхэд бити олон юм яриадэ гэд хэлж чадах тийм иргэний зөрөгтэй хүн очиж байж, тийм институционал бүтэц тэр дотор нь бий болж байж энэ арга иргэдийн ирээдүй болж байгаа, ялангуяа залуусын ирээдүй болж байгаа энэ хөрөнгө мөнгө чинь бол цаашаага одоо харивчаад явна гэсэн ойлголт бол байгаамаа. За ингээд нэг ийм оршил маягийн хэлээд би хүн ам зүйн асуудлаараа бас арай жоохон дэлгэрэнгүй орё гэж бодож байна. Тэгэхээр хүн ам зүйн асуудлыг аваад үзэх юм бол манад бол бас нэг байдал гайгүй байгаа юм шиг ойлгогдоод байна. Гэхдээ ерөнхий хандлагын аваад үзэх юм бол ер нь нэг жоохон эвгүүрэх шинж чанар бол одоо тод харагдаж байна. За медиум нас бол дээшлээд байгаа. Энийг бол та нар надаар хэлүүлэхгүй мэдж байгаа. Хүн амын өсөлт бол яг зүгээр шамлахааргүй байна гэж би түрүүн хэлсэн. Та нарын тоонуудыг харж байгаа бах. 1950 онд чинь бид нар 751 мянган хүнтэй л байлаа шүү дээ. 90 онд 2.2 сая хүнтэй байсан. 23 онд бид бол 3.5 сая болтлоо бол нэмэгдсэн. Тэгвэл хүн амын тэр өсөлт нь жилийн 3.4% төрж байсан 1960-ад оны өсөлт шиг тийм өсөлт бол одоо байхгүй. Сүүлийн хэдэн жил бол хүн амын өсөлтийн хурд тасралтгүй буураад байгаа. 21 онд бол 1.6% байсан, 22 онд 1.5, 23 онд 1.4, 24 онд бол 1.3 болтлоо буурсан. Өөрөөр хэлэх юм бол хүн амын өсөлт бол өсөлтийн хурдцсан ингээд буураад байна. Одоо бүдүүлгээр ярих юм бол эмэгтэйчүүд маань хүүхд төрүүлэх нь бол ер нь эрс багасчаад байна л гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хүн амынх энэ нэг ийм динамик байгаа боловч нөгөө талд нь бас нэг гайгүй мэдээнүүд байгаад байгаа. За нэгдүгürt нь Монгол хүний дундаж наслалт бол нэмэгдчихсэн. 1950 онд бол дундаж наслалт 40 гэж байсан. Одоо бол 70 гараад явчихлаа. Тэгэхээр энэ хугацаанд бол хүн амын дундаж наслалт бол ингээд 30-аад жилээр нэмэгдчихсэн байх жишээ. Амьд төрсэн хүүхдийн тоо гэдэг одоо 1950 онд бол 1000 хүүхэд төрж байхад 200 хүүхэд нь бол энддэг байсан. 1000-аас 200 энддэг байсан. За 1990 оны хавцаа бол 1000 хүүхэд төрөхөд бол 81 хүүхэд нь бол энддэг байсан. Өнөөдөр бол
бол бид нар 1000 хүүхэд төрөхөд бол 14 гэсэн промиллтэй сууж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол маш том ололт юм, маш том ахиц юм, маш том дэвшилж юм. Тэгээ ингээ хүн амын дундаж наслалт нэмэгдээд байгаа, ялгсан эндэгдэл буураад байгаа. Энэ бүгдийн цаана юу байна вэ гэхээр бол эдийн засгийн өсөлт байна л гэж бид нар бүгдээрээ ойлгох ёстой. Тэгэхээр энэ хүн амаа одоо цааш нь айтайхан байлгаал гэх юм бол эдийн засгийн өсөлтөө улам нэмэгдүүлэх, энийг одоо тогтмол барьж байх, тогтвортой хөгжлийг хангах ёстой гэж ойлгож болох ёстой. За нөгөө талд нь би түрүүн хүн амын өсөлтийн хурдын тухай ярьсан. Энэ өсөлт саарч байгаа. Тэгээд хүн амын наслалт нэмэгдэж байгаа. Энэ бол бодиттой одоо өрнөж байгаа факторууд юм байгаамаа. Тэгээ энэ маань нөгөө ажиллах хүч гэдэг юм дотор түүний чанар чансаанд нь ажиллах хүчээрээ дамжуулаад хөдөлмөрийн бүтээмжийн асуудлыг бол өөрөө ирэхгүй босгож ирээд байгаа. Тэгээ энийг бол зөмөрөө бас жоохон дэлгэрэнгүй авч үзэх ёстой байхаа. Хүн амын өсөлтийг бол би түрүүн хэлсэн 1.6 дахин сүүлийн 30 жилийн хугацаанд бол өссөн гэж байна. Гэтэл энэ хугацаанд бол дотоодын нийт бүтээгдэхүүн бараг 4 дахин өсчихсөн байх жишээтэй. Өөрөөр хэлэх юм бол та бидний одоо бүтэн жил хөдөлмөрлөж бий болгож байгаа бараг 4 дахин 399 гэж авдаг баг тийм. Энэ бол 2015 оны үнээр тооцсон. Төгрөгөөр илэрхийлсэн үзүүлэлт. Тэгээ энэ үзүүлэлтээс аваад үзэх юм бол их сайхан юм шиг харагдаж байгаа юм л да. Нэг хүнд ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүн маань бол 2.4 дахин өссөн байх жишээтэй. Гэхдээ түрүүний ярьжсэн тоонуудыг эргээд харах юм бол ажиллах хүчний өсөлт 144 байна. Өөрөөр хэлэх юм бол ажиллах хүчний өсөлт маань хүн амын өсөлтөөсөө бага байгаад байгаа. За дээрэс нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам маань бол өсөлт нь 339 байгаад байгаа. Энэ маань дахиад хүн амын өсөлтөөсөө даваад гарчихсан ийм үзүүлэлт байгаа. За тэтгэврийнхний одоо өсөлт нэгээд аваад үзэх юм бол 237 байгаад байгаа. Дахиад хүн амын өсөлтөөсөө давжчихсан. Өөрөөр хэлэх юм бол хүн амын өсөлтөөсөө тэтгэврт гарч байгаа хүмүүсийн тоо, ажиллах хүчнээс гадуур байж байгаа хүмүүсийн тоо, тэгээд дээрээс нь ажиллах хүчний өсөлт энэ бүх юмнууд бол үндсэндээ бол шаардлага хангахгүй болчихсон байна гэдэг нь бол маш тодорхой харагдаж байгаа. Яг өнөөдөр ажил эрхэлж байгаа хүний нуруунд дээр ирж байгаа ачаалал бол маш их нэмэгдээд байна. Маш их нэмэгдээд байна гэдгийг бол одоо ингээд энэ тоонууд харагдаж байгаа. Тэгэхээр яаж цөмөрөө цаашаа явах вэ? Яаж энэ улс орноо хөгжүүлэх вэ гэдэг бол хамгийн том асуудал болчиход байгаа юм л да. Ер нь бол манайхан бол их ядуу байдлаас л эхэлсэн шүү дээ. Тэгээ 30 жил мөнгөн сар явсаар байгаад өнөөдөр нэг ногдож байгаа дотоодын нийт бүтээгдэхүүнээ бол нэг ойролцоогоор $5,000 хүргэсэн мөртлөө хүсэл тэмүүлэл одоо юу гэдэг шунал гэж хэлэх таашаа юм. Тэр маань бол одоо нэг хүнд $70,000 ногддог Америк шиг амьдрахыг хүсэж байгаа. Тэгээ энэ нэг том зөрчил бол гараад байгаа. Өөрөөр хэлбэл бол бидний байж байгаа байдал маань $5,000 амьдрах хүсэл маань болох тэр $70,000 Америк шиг байхыг хүсэж байх жишээтэй. Тэгээ энийг одоо яаж хийх вэ? Энэний нөгөө нэг зөрчил чинь явсаар байгаа төрийн бодлого дээр, улс төрийн үйл ажиллагаан дээр яаж гарч ирж байна гэдгийг бид нар бас тусгаалan ярих ёстой байна. За ядуурлын тухай асуудал аваад үзье. Ерөнхийдөө сүүлийн 30 жилийн дотор бол ядуурл бол олигтой буухгүй байгаа. Яг өнөөдөр албан ёсны статистикаар бол нийт хүн амын маань нэг 27.8% нь бол ядуу буюу амжиргааны доод түвшингөөс доогуур амжиргаатай байна гэсэн ийм судалгаа бол хамгийн сүүлийн хийсэн судалгаа нь бол 2020 онд хийсэн. Тэгээ энэ тоо бол доолтол ингээд байж байгаа. Тэгээд бүр туйлын ядуу гэж одоо хэсэг бас манад байгаад байгаа. Тэгээ энэ маань бол ер нь ажил эрхэлж байгаа, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 0.1% тэнцүү байна шүү гэсэн нэг ийм судалгааг бол Азийн хөгжлийн банкнаас гаргасан юм байна лээ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр ер нь Монголд нийтдээ 30-аас 40 мянган хүн, за заримдаа 50 мянган хүн гэж хэлж болно. Нэн ядуу амьдарч байна гэсэн иймэрхүү нэг төрхөн гарч ирээд байгаа. Тэгээ түрүүн би бас зах цухаас нь дурдчихсан. Өнөөдөр албан ёсны статистикаар дундаж салин бол $888,000 буюу $445 одоо нэг төгрөгөөр номинал дүн шүү дээ. Тэрийг тогтмол дүнгээр одоо авч үзье гэх юм бол долларт хөрвүүлээд үзэхэд бол тухайн үеийн ханшаараа бол $445 болж байсан. Өнөөдөр дундад салин бол 2023 онд 1.7 сая төгрөг болсон буюу энэ маань долларт хилжүүлээд үзэхдээ $480 болсон байх жишээтэй. Тэгэхээр $445, $480 хоёрын хооронд бол 7 жил хэдийн өнгөрсөн ч гэсэн бол чанарын ялгаа гарсангүй гэж ингэж судлаачд үзээд байгаа. За тэтгэврийн хэмжээнд дээр ч гэсэн ялгаа байхгүй. Та нар бол бас анзаарч байгаа бах. 650,000 байж байгаа 685,000 болчихсон. Тэгээ энэ хоёрын хооронд чанарын ялгаа байна уугүй юу гэсэн ийм одоо асуудал байгаад байгаа. Хувь тэнцвэрсэн тэтгэвэр дээр ч гэсэн ялгаа байхгүй.
540 мянган төгрөг, нийгмийн халамжийн тэтгэвэр нь болохоор 375 мянган төгрөг, асаргааны тэтгэмж нь 302 мянган төгрөг. Тэгээ энэ бүгдийг ингээд аваад үзэхдээ нөгөө үнийн өсөлттэйгээ харьцуулаад тэгээд 6-7 жил одоо өнгөрсөн 7 жил 8 жилийн хугацаанд бол ер нь ард түмний амжиргаа бол олигтой дээшилж чадсангүй. Тэгээд зүгээр яг зүгээр амжиргааны түвшин ямар хөө янзтай байгааг л харьцуулъя гэх юм бол нэг тийм сониндоо би харж байсан л да. Одоо чинь 10 сая төгрөгийн салин авч байгаа прокурор хүн авилгалд холбогдлоо гэдээ одоо ингээд гараад байгаа. Тэгэхээр тэр чинь одоо зүгээр амьдрал ахуйн хөрөлцөхгүй болохоо байгаа л одоо авилгал авсан байна гэж бодъё. Тэгвэл одоо энэ нөгөө амжиргааны доод түвшингээр залинжиж байгаа хүмүүс, энэ халамжийн тэтгэвэр авж байгаа хүмүүс, асаргааны тэтгэвэр авж байгаа хүмүүс, ер нь эрдийн тэтгэвэр авж байгаа хүмүүс ер нь яаж амьдрах хэрэгтэй болж байна. Чин бол арай болохгүй, арай дэндүү байгааг нэг шинжүүд. За эмэгтэйчүүдийн төрөлтийн тухай асуудлыг бас нэг хөндөжсэн. Тэгэхээр энэ эмэгтэйчүүдийн төрөлт бол 3-6 хүүхэд төрүүлдэг байсан үе бол одоо өнгөрч гисэн. Тэр бол одоо ер нь эргэж ирэхгүй. Манай албан ёсны тоо статистик бол 1.8 л байгаа. Энэ бол энгийн нөхөн үйлдвэрлэлийг хангахгүй байгаа шүү дээ. Энгийн нөхөн үйлдвэрлэлийг хангая гэх юм бол эмэгтэй хүн бол нэг 2 гэсэн үзүүлэлттэй байх хэрэгтэй. За өргөтгсөн нөхөн үйлдвэрлэх юм бол ядаж нэг 3 хүүхэд гаргах хэрэгтэй байдал. Тэгтэл өнөөдөр бол одоо ингээд 1.8 дээр ирээд ингээд тэгээд энэ тоон маань цаашдаа бол улмал буураад байгаа. За тэгээ энийг одоо яаж шийдэх үү, хаамынхаа өсөлтийг яаж нэмэгдүүлэх үү, эмэгтэйчүүдийн төрөлтийг яаж нэмэгдүүлэх үү энэ төргээд янз янзын хувилбарууд байдаг. Олон улсын маш олон жишээнүүд байдаг. Тэгээ манайхан ч гэсэн бас тэрнээс тодорхойгүй одоо нэг хөтөлбөр хэрэгжүүлсэн та нар бүгдээрээ санаж байгаа хотоо ч гэсэн явж байгаа тэр хүүхдийн мөнгө гэсэн хөтөлбөр. Тэгэхдээ энэ хүүхдийн мөнгө гэсэн энэ хөтөлбөр чинь нэг удаа л үйлчлэлт юм байна гэсэн ийм судалгаа гарч ирээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тухайн үедээ нэг төрөлт жоохон нэмэгдээл тэгэл цаашаага нөгөө буцаад бивэндээ орчдөг, одоо доошоо уруудаад эхэлдэг. Дээрээс нь гэрлэлт бол их орой гэрлэлт явагдаж байна. Одоо 27-8 бараг 30 хүрчээж гэрлэлдэг болчихлоо. Салалт маш өндөр байна. Гэр бүл салалт бол ер нь маш өндөр байж байгаа. За дээрээс нь бид нар нөгөө 6 настай хүүхдийн боловсролын асуудал гэдэг нэг бөө юм болоод ялангуяа хөдөө орон нутагт бол 6 настай хүүхдийг сургаад эхэлчихсэн чинь тэрнээс нь болоод одоо нөгөө сумын төв рүү эхнэр нь юм уу одоо нөгөө хүүхдээ аваад явчихсан, хөдөө ганц эр нөхөр нь үлдчихсэн, нөгөө малаа хариулна, гэр орноо авч явна энэ төргээ. Тэгээд тэрнээсээ болоод гэр бүл салж байгаа юмнууд бол ердөө бүр замбрааг болсон л доо. Тэгээ энийг бол бид нар бас ярихгүй байгаа. Яг нэг өгүүлэхэд бол хөдөө одоо эрчүүд давмгаалаад охтууд нь олдохгүй шүү дээ. Одоо нэг голд бол 10 сайхан залуу байж хахад бол эмээ өвөө тэгэл за зарим нэг аав ээжтэйгээ амьдарч байдаг. Эхнэр байхгүй. Эхнэрүүд нь бүгдээрээ Улаанбаатарт одоо байх жишээ. Эсвэл суурин газар байх жишээтэй. Тэгээ эн чинь нөгөө төрөлтийг нэмэгдүүлэх одоо хүн ам өсгөхөд бол бас л гайвуулж байгаа зүйл л дээ. За энэ бүгдийн үр дүнд нөгөө тохиолдлын чанартай гэр бүлүүд бий болоод тэгээ салалт элдв янзын нэмэгдээд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо бол ер нь манад бол арай л одоо хэтэрхий байгаа гэж хэлэхэд бол хэлцдэхгүй баха. За ингээд хүн амын өсөлт байхгүй болчих. Тэр хүн амын өсөлтийнх нь хувь хэмжээ одоо хурд нь ингээд буураад ирэхээр ажлах хүчний хомсдол гэдэг юм бол өөрөө ирэхгүй гарч ирээд байгаа. Тэгээ энэ маань бол бизнест бол маш их төвөг учруулж байгаа юм. Ажлах хүчний алдчихгүй байх, хадгалах гэж нэмэлт зардлууд гаргаж ирж байна. Хүнд шаардлага тавьж байгаа болчихсон бизнесийн ахиухан шиг одоо нэг жоохон хатуухан шиг шаардлага тавьчих юм бол нөгөөдөл нь за болиё гэд яваад өгчдөг. За тэгээ цалингийн зардал нь нэмэгдээд байдаг. Аж ахуйн нэгж байгууллагуудын хооронд бусдын ажилчдыг одоо уруулах ажиллагаа бол ердөө маш их явж байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэн одоо ихтэй сургууль боловсрол маш их чухал гэдэг байгаа. Боловч ихтэй сургууль дээр бол чадралтай багш нарын эрэлт хэрэгцээ бол маш их байгаа шүү дээ. Гайгүй нэг хэдэн жил нүдж байгаа нэг гайгүй багшийн дүр төрхийг хүнд нэг олгоод нэг гайгүй болгож яхад нөгөөдүүлийн одоо тэгэл аж ахуйн нэгж байгууллагууд уруулаад аваад явчихж явах жишээтэй. Нөгөө талаас ховор мэрэгчлэлтэй хүн өөрийнхөө монополийг тогтоочдөг. Тийм юм болж байна. Тэгэхээр энэ хүн ам зүүн асуудал, энэ ажиллах хүчтэй холбоотой асуудлууд дээр бол маш их олон одоо асуудлууд байна. Тэн дотроос хамгийн их нэрвэгдэж байгаа хамгийн их нэрвэгдэж байгаа нь бол залуучууд болоод байна гэсэн дүгнэлтийг бол би энэ хийх гээд байна. За тэгээ хүн нэмэгдэхгүй юм бол хүнсээ яаж нэмэх юм бэ гэсэн асуудал бол одоо өөрөө ирэхгүй гарч ирж байгаа. За яг бид нар ч мөрөө ажлын цагийг нэмж болно гэж онлын хувьд бол хэлье. Өнөөдөр одоо бид нар чинь 5 өдөр ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ ажлын цагийг нэмээ 6 өдөр ажиллая гэх юм бол өнөөдөр зөвшөөрөх хүн ер нь Монголд олдох болов уу? No. Oh, no. Нэг дэмжих хүн, саналаа өгөх хүн олдох болов уу? Олдохгүй байх гэж бодож байна. Тэгэхээр энэ бол шийдэл биш юм шиг байна. За дараагийн нэг шийдэл нь бол юу байж болох вэ гэхээр
тэтгэврийн насыг нэмсэн. Одоо 60 настай эрэгтэй хүн тэтгэврт гараад 55 настай эмэгтэй хүмүүс нь тэтгэврт гараад байгаа. Энэ арай л дэндүү байна. Энийг ер нь 63 болгоё, 65 болгоё, эмэгтэйчүүдийн 60 руу төхөөлөө энэ төр гэсэн яриа хөрөө бол өрнөж байсан боловч яг цагаа тулаад энийг хэлэлцэх ихтер бол зоригтой авч хэлэлцэж шийдвэрлэж бол чаддгүй. Тэгээд нийгмийн зүгээс бол ер нь маш их эсэргүүцэл байж байгаа. Харин хүмүүс юу сонирхоод байна гэхээр бол тэтгэвртээ гарчгаад ажил хийя гэсэн нэг ийм сонирхол байх шиг байгаа. Нөгөө талд нь болох тэр тэтгэвртээ гарсан хүмүүсийг чи одоо тэтгэврийн насны хүн байна, өгшөө хүн байна гэдээ бас нэг ялгуурлан гадуурхах тийм юмнууд бол ажиглагдаад байгаа. За тэгээд хүн ам зүүн бүтцээ аваад үзэх юм бол ер нь 40-оос дээш настай хүний тэр өөрийнх нь хөдөлмөрийн чадамж тэр ажлын динамик нь бол ер нь бол эрс мууддаг гэсэн ийм судалгаа байдаг. Хамгийн өндөр бүтээмжтэй нас бол 30-аас 39 насны хооронд, 50-аас 60 насны хооронд бол хөдөлмөрийн бүтээмж нь бол ер нь 30%-аар буурчдаг шүү. За 60-аас 65 насны хооронд бол 40%-аар буурчдаг гэсэн энэ нэг эдийн засгийн маш сайн судалгаа байдаг. Энэ дээр линк нь та нар харж байгаа хнийг өөрсдөө бас аваад тэгээд наривчлаад үзэн үзтээ. Нөгөө талаас бол хүн ам зүүн бүтц дотор манай залуучууд би түрүү хэлсэн нийт хүн амынх нь бараг 75% за аль насныхныг оруулахаас хамаарат тэгээд 70-75% нь байж байгаа. Энэ хүмүүсийнхаа карьерийг одоо хязгаарлах тийм асуудал гарч ирдэг. Залуучуудын энэ динамик шинж бол ялангуяа хөдөлгөөний чанар бол ер нь маш өндөр шүү дээ. Нэг юмнаас нөгөө юм руу шилжих мэлжих гэднэр нь бол маш их өндөрт байдаг. Тийм учраас залуучууд ч нэг стартап гэдэг юм чинь дандаа шинэ компани байгуулах энэ бүх юмыг бол дандаа залуучууд хийж байгаа байхгүй. Нөгөө талд нь бид нар юу ярих хэрэгтэй вэ гэхээр ахмад насныхан гэдэг чинь бас нэг туршлага гэж байгаа. Нэг хийн гарсан байдал гэж байдаг. Тэгээ энэ бүгдийг хооронд нь ослуулах арга замыг бол бид нар бас бодох хэрэгтэй маа. За хүн амын наслалт дундаж нас нэмэгдэж байгаа. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ тэтгэврт гарах, тэтгэврийн насны амьдрал бол шийтгэл байх ёсгүй юм. Энэ дээр бас нэг тийм психологический айгуу том момент гарч ирээд байгаа. Өөрөөр хэлэх юм бол хүн ахмад настай хүн тэтгэвртээ гарчгаад тэгээд амьдралаас нэг ингээд шахагдаад гарчдаг. Амьдрал нь эрс дорооддаг гэх тийм ойлголт бөгөөд нэг тийм байдал бол ажиглагдаад байгаа. Тэгээ ер нь бол зүгээр бид нар энэ нийгмээр тэтгэврт гарна гэдэг чинь хүн бол амьдралынхаа шинэ хуудсыг нээж чинь арай илүү одоо тогтун сайхан амьдрах болцоо гарч ирж чинь шүү гэсэн тэр утгаар нь нийгмээр харж чаддаг болтол нийгмийнх нь бөгөөд төрийнх нь бодлого энэ агуулгыг агуулсан байж чадсан нөхцөлд бол бид нар энэ наслалттай холбоотой юмнуудыг бол нэлийн шийдэж болно гэж би энийг яагаад яриад байгаа юм бэ гэхээр манад ажиллах хүч хэрэгтэй байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүн амын өсөлт чинь ингээд одогтой явахгүй байгаа тохиолдолд тэтгэврийн насныхныхаа бүрэн дүүрэн ажиллах, ашиглах тэр бололцоог бол орхиж болохгүй гэж. Тэгээ бусад орны жишээнүүдийг аваад үзэхэд бол энэ дээр хийдэг юмнууд бол маш их байт юм байна л да. Тухайлбал одоо ахмадуудыг давтан сургах хөтөлбөр гэж одоо хэрэгжүүлдэг юм байна. Америк нэгдсэн улсад бол 40-с 60 насны хүмүүст 800 сургалтын хөтөлбөрт үн төлбөргүй хамрагдаж болно гэд $1000 одоо эрхийн бичиг өгд юм байна. Өөрөөр хэлэх юм бол төр засаг нь $1000 эрхийн бичиг өгөө тэр эрхийн бичгийг аваад одоо 60 настай хүн би одоо энэ 800 хичээл сургуулаас би энэнд нь хамрагдъя гэдэг ингээд өөрөө очиод сурдаг. Тийм одоо бололцоо байна. Тэгээд тэрнийхээ дагуу бол энэ ажил хийгээд ингээд нийгмийн амьдралдаа идэвхтэй оролцоод явдаг. Тэр тогтолцоо байж. Сингапур гэхэд бол насан туршийн боловсрал буюу skills future гэж хөтөлбөр байдаг. Тэрүүндээ бас ахмадуудаа хамруулдаг юм байна. За сая би ахмадуудын тухай нэлээд ярьлаа. Залуучуудын тухай бас ярих хэрэгтэй байх. За залуучуудын тухай ярих гэхээр сүүлийн үед одоо их модонд ороод байгаа нөгөө baby boomers гэж ярьдаг. Generation X, Y, Z, Zoomers энэ төр гээд яриад байдаг. Энэ залуучуудын нэг онцлог шинж бол гарцаагүй нүдэнд харагдаад байгаа. Тэр бол маш их эрч хүчтэй. Тэгээ шинийг хүлээж авах чадвар бол маш сайн. Baby boomers гэдэг маань бол ер нь бол 1960-77 онд гарч ирж байгаа хүмүүс шүү дээ. X generation гэдэг маань бол одоо анх хувийн компьютер гэдэг юмыг л гарч ирж ирсэн компьютертай өссөн ийм залуучууд тэгээ зах зах нь бол iPhone-той одоо ухаалаг утас лөө тэрүүнтэй ингэж явдаг. Zoomers гэдэг Z үеийнхэн бол ер нь тэр чигээр тоон дижитал одоо энэ төрөлхийн дижитал орчинд бол өсөж байгаа. Тэгээ эднэрийн тэр сонирхол, үнэт зүйлс, мэдлэг, ур чадвар, тэр амбиц эднэр нь бол ердөө бүгд ингээд нөгөө төлөөсөө бол маш ялгаатайгаас гадна тэр дижитал ертөнцтэйгээ бол маш их холбоотой тим юм байж байгаамаа. Ер нь бол 2035 он гэхэд Z generation Zoom-рууд буюу энэ хүмүүс бол Монголын хүн амын ердөө 43% эзэлнэ гэж байгаа. Тэгэхээр Z generation бол дангаараа
нийт хүн амын 43%-ийг одоо өнөөдөр чинь 24 он тийм үү 10 эдхэн жилийн дараа 43%-ийг эзэлнэ гэсэн ийм судалгаа бол аваад үзэхдээ бид нар ер нь энэ залуучуудаа чухам яаж харах уу, яаж ойлгох уу гэдэг асуудал бол өөрөө ирэхгүй одоо бүр хурцаар тавихаас өөр арга зам байхгүй. Тэгээ энэ дэр чинь нөгөө нэг зан аашийн асуудал гарч ирж байгаа шүү дээ. Ажил хөдөлмөрт хэрхэн хандж байгаа юм, биднэрийнхээс бол төсөөр үе хоорондоо одоо бас төсөөр эцэг их хүүхдээ хүмүүжүүлдэг гэдэг нэг бид нар нэг ойлголт байсан. За яг хөө эцэг их нь хүүхдээ хүмүүжүүлэл явна. Одоо бол баг тийм юм бол үндсэндээ бол баг орхигдсон гэж хэлж болохоор шахуу. Тийм одоо орчин руу бид нар орчоод байна. X generation гэж яриад байгаа тэр үеийнхний мэддэг чаддаг байсан юмнууд нь бол одоо үндсэндээ бол орс ураггүй алга болчиход байна. Тэдний мэддэг чаддаг байсан юм нь бол ер нь бол хорвоо бол оронгоороо эргэж байгаа. Тийм учраас энэ үеийнхэн бол маш их сандарч баламгдчих. Одоо бид нар яах ёстой вэ? Бид нар чинь одоо юу хийж чаглаа, ямар юм бүтээж чаглаа, яаж өөрсдийгөө авч явах уу, өөр хөвгтөө яах уу гэдэг асуудалтай бол маш их тийм их зовлонтой байдал руу орчихсон байх жишээтэй. За Y үеийнхнийг ингээд аваад үзэхдээ бол нэг тод харагдаад байгаа зүйл нь бол юу юм бэ гэхээр бол тэр бол түүхэн ой санамж гэж ер нь байхгүй болчихсон. Одоо тэр ардчлал гэж тэднэрт бол яриад хэрэг байхгүй. Тэр ардчлал гэдгийг чинь яаж зовж бий болгосон энэ бүгдийг бол ердөө яриад бол ямар ч хэрэг байхгүй. Тэрийг нэг тоохгүй ач холбогдлохоо болчихсон. Уламжлалт дараагаар эднэрийг залнаа гэж яг оролдож болно. Гэхдээ эдний нэг том шинж чанар нь бол юу юм бэ гэхээр бол энэ Y үеийнхэн ер нь альва эрх мэдэл төрийг эрүүл бус үзэгдэл гэж үздэг. Альва нэр хүндийг авторитет гэж ярьдаг. Энийг үгүйсгдэг. Тийм учраас бол төр эрх мэдлийг одоо бол нэлийн эсэргүүцдэг одоо үе байгаа юм. Тэгээд эн чинь их сонин юм л ажиглагдаад байгаа юм л да. Одоо намайг баг байхад л бол муу хүн эдснээ сайн хүн явснаа гэж ингээл сургадаг байсан. Одоо тэгт чинь энэ Y үеийнхэн чинь энэ тэнд явж байгаа л идж байгаа хоолныхоо зургийг л аваал тавиал өөртөө ингэж идэж чинь тэгэж идэж чинь гэж ярьчихвал тэгэл ердөө алдартан болоод тэгээ тэрийгээ дагаад л саятан маятан тэр одоо болол явчихж байгаа шүү дээ. But first, let me take a selfie. Тэгээд нөгөө талаас нь бол энэ Y үеийнхэн бол их тийм бүтээлч хүмүүс. Маш бүтээлч хүмүүс. Энэ интернет гэдэг юм чинь үндсэндээ энэ үеийнхэн л гаргаж ирж одоо нийгмийн эрэлт хэрэгцээ болгож гаргаж тавьсан байх хэвээр. За Z generation буюу тэр Zoomers гэдэг маань бол ер нь бол тэр түрүүн биесэн дижитал ертөнцид амьдарч байгаа виртуал ертөнцийн төвлөрчихсөн нэг ийм үе гарч ирж байгаа шиг байна. Энэ ер нь анхны дижитал үеийнхэн. Тэгээ эдний нэг сонирхол нь бол юу юм бэ гэхээр эцэг эхийнхээ амьдралыг одоо тэр амьдралын загварыг хуулах биш харин өөрсдөө шин загвар, шин юм бүтээж амьдрах сонирхол нь бол ердөө маш их давмгайлсан. Тэгээ шинэ ямиг ер нь хаанаас энэ 14-т 18 настай 20 настай залуучууд олж болох вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Хаанаас тэд нар шинэ ямаа эрэлхийлж болд юм бэ? Эд нар бол ердөө трендээс олж байна. Нийгмийн сошиал тэр ертөнц тэр одоо нөгөө сүлжээ мүлжийн дотор юу тренд болж байна? Тэрийг л дагаж тэрийг л одоо тэрүүгээр л амьдрах гэж эднэр бол чармааж ах жишээтэй. Тийм учраас бол эднэрийг нэг уламжлалт дараагаар сургадаг, залдаг арга зам бол үндсэндээ бол байхгүй болчихсон. Маш имзэг, загнах, зандрах хал юм бол тэгэл ердөө маш их гомдно. Ер нь ингэж болохгүй. Альва эрх мэдлийг ердөө авч хэлцэхгүй. За чи эннийхэн талд ороод тэмцэх, эннийхэн талд ороод тэмцэх гэх юм бол бүр гайхна. Би наадахар чинь яах юм? Би ер нь ямар хэрэгтэй юм бэ энэ гэдэг ингээд. Ер нь бол эднийг бол тун сайн сонсгол хэрэгтэй. Эднийг сонсохгүйгээр ер нь энэ нийгмийг бол урагшин зална гэж болоо байхгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ нөгөө нэг залуу үе гэж яриад байгаа нэг ийм шинэ үе гараад ирлээ. Дотроо эдгээр чинь бас хоорондоо ялгаатай байна. Тэгээд нийт хүн амын одоо нөгөө 43% минь эзлүүлэх гэдэг. Тэгээ эдгээр чинь нийгмийн баялагийг бүтээж нөгөө нэг бусад нийгмээс одоо дэмжлэг шаардлагатай байгаа хүмүүсээ дэмжиж явах хэрэгтэй хүмүүс маань нэг иймэрхүү одоо хандлагатай, иймэрхүү ойлголттой хүмүүс байгаа болох тэр төр засгийн бодлого гэдэг маань бол ямар хуу янзтай байх хэрэгтэй юм гэдэг бол асуудал өөрөө ирэхгүй яригдж байгаа маа. За дараагийн нэг энэ ажил хүчний асуудлыг шийдэх нэг арга зам нь бол юу юм бэ гэхээр шилж төдөлгөө. Өөрөөр хэлэх юм бол одоо хаана ажиллах хүч хэрэгцээтэй байна тийшээгээ шилж төдөлгөөнийг нэмэгдүүлээд тэгээд тэнцээ нэг тийм цөм бүрдүүлээд явах жишээ. Бид түрүү хэлсэн Улаанбаатар бол 1 сая хүн одоо болж ээж 1 сая хүнтэй болж ээж бас нэг эдийн засаг шиг болж нэг эдийн засгийн хөгжил гэдэг тухай ярьж байна. Яг тэрүүнтэй адилхан чинь өмнө говийн тэр нөгөө оюутгын төсөл хэрэгжүүлж байгаа газрууд тэр сумууд дээр бол хүн амьтан шилжээд очих тэр бас нэг арай тийм соёлдсон суурин одоо соёл иргэншлийн нэг өнгө аясууд бол гараад байгаа.
Гэхдээ энэний дараа бол бас өөр асуудлууд гарч ирдгийг бол та нар мэднэ. Одоо ингээд 100 улсны дараа бол нийгэмд шилжиж хөдөлгөөн бол маш хүчтэй явагддаг шүү дээ. Ер нь бол мал алдчихсан хүмүүс бол ихэнх нь за волейбол ярьж одоо ингээд ингэж байснаас дараа хотод очиж нэг ажил хийсэн болоод ингээд явъя гэх. Тэгэхээр хот руу бол бид нар шилжиж орж ирнэ. Энд чинь ирнэгд чинь хүүхдээ сургуульд өгөн цэцэрлэгт өгөн энд орон байр хэрэгтэй болно. Ингээд нийгмийн Улаанбаатар хотын буюу бусад хотуудын одоо тэр шилжиж ирж байгаа хотуудын нийгмийн дэд бүтц бөгөөд бие тутгаараа дэд бүтц нь бол маш их ачаалалтай болдог. Одоо бидний нүдэн дээр ил байгаа зүйл шүү дээ. Энэ Улаанбаатар хотын төгжрөл гэж байна. Энэ Улаанбаатар хотын утаа гэж байна. Тэгэхээр энэ бүх асуудлууд чинь дахиад нөгөө хүн ам зүйн асуудал, хүн ам зүйн шилжилт хөдөлгөөн, үе хоорондын одоо хөдөлгөөн энэ бүгдээс бол шууд хамааралтай байгаа маа. Гэхдээ зүгээр хотын эдийн засаг гэж бол тусдаа бие даасан маш том салбар шинжлэх ухаан байдаг. Тэрийг мэддэг чаддаг хүмүүс нь бол энэ улс орныг энэ хотуудыг бол одоо бас удирдах чинь гэж хэлэхэд бол зовлонтой болчиход байгаа. За ингээд цөмөрөө хэд хэдэн хувилбаруудыг авч үзлээ. Ажлын цаг нэмье гэхээр нэмж болохгүй юм байна. Тэтгэврийн насыг нэмье гэхээр болохгүй юм байна. Залуучуудынхаа тухай асуудлыг аваад үзэхдээ бас ингээд эднэртэй чинь бид нэр ажиллаж чадахгүй нөгөө яг юу хүсэж байгаа, ямар эрэлт хэрэгцээтэй байгаа, эднэрийн хүсэл зориг нь юу юм бэ гэдгийг бол бас мэдэхгүй байх жишээтэй. Дотоодын шилжилт хөдөлгөөний маягаар асуудлыг шийдэх гэхээр энэ бол бас ингээд дотооддоо төмөн асуудлыг бий болгоод байгаа. За бас нэг арга зам байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ ажиллах хүчийг нэмэгдүүлэх. Тэр нь бол гаднаас ажиллах хүч авах. За тэгээ гаднаас ажиллах хүч авах гэхээр хаанаас авах юм бэ гэдэг асуудал өөрөө ирэхгүй ороод одоо бий болж байгаа. Манайд ч юм бол урдаас авъя гэх юм бол буу юм асуудал болж байгаа шүү дээ. Өөр одоо хаанаас авах вэ гэхээр за Филиппинаас, Таиландаас авъя гэх нөгөөдөл нь хөлдөд Арабын орнуудаас авах юм уу яах вэ? Латин Америкаас хүн амтан авчрах юм уу? Туркаас хүн авчрах юм уу? Эсвэл одоо Африкаас хүн авчрах юм уу? Энэ бол гаднаас ажиллах хүч татж оруулж ирнэ гэдэг асуудал бол өөрөө тийм улс төрийн бөгөөд нийгмийн дотор маш их асуудал үүсгэсэн ийм асуудал болох учраас энэ рүү бол ер нь хүмүүс бол нэг зүрхий хандж чадахгүй байна. Гэхдээ миний ойлгож байгаагаар бол Монгол улсын эдийн засаг цаашаага ингээд нэг 4-6% өсөлттэй яваад байхад бол ойрын ирээдүйд бараг сая гаруй ажиллах хүч бол дутагдaltaй байгаа. Тэгээ энэ ажиллах хүчийг бол бид нар хааны газраас л оруулж ирэхгүй бол болохгүй гэсэн нэг ийм зүйл байж байгаа. За дараа нь нэг том асуудал бол юу юм бэ гэхээр хөдөлмөрийн зах зээл дээр ирнэ. Одоо яг нэг талд ингээд эрэлт байж байна, нөгөө талд нь нийлүүлэлт байж байна. Энэ хөдөлмөрийн зах зээл дээр асуудал нь ямар хөө янзаар шийдэгдэж байгаа юм бэ гэхээр нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр чинь нийлүүлж байгаа боловсон хүчин, эрэлттэй байгаа боловсон хүчин хоёр маань хоорондоо бас авцалдахгүй байгаа. Энийг бол нөгөө нэг мисмач гэж нэрлэдэг байгаа. Бид нар одоо чинь боловсролын байгууллага гэхэд нэг хүн сургаал гаргадаг, нөгөө хүн ажлын байран дээр очих дээр ийм ч юм чадахгүй, тийм ч юм чадахгүй, энийг мэдэхгүй нэгэд ингээд гологдоод байх жишээтэй. Тэгэхээр энэ мисмач бол ер нь хөдөлмөрийн зах зээлийг өөр ашиггүй болгож байгаа маш том асуудал юм аа. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ. Зээл аваад бизнес эхлүүлнэ гэж хэлэх юм бол нэмэгдсэн өртгийн албан татвараа төлнө, аж ахуй нэгжийн орлогын албан татвараа төлнө, хүн амын орлогын албан татвар, галийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл, за тэгээ авсан зээлийнхаа хүү төрөөс гэх мэт ингээд төлбөрүүдийг аваад үзэх юм бол нийтдээ бараг 75-аас 80% нь бол төлөх гээд байгаа юм. Тэгээ энэ хүмүүс чинь бол бас нэг гайгүй хүнийг аваад ажилуулчихъя гэсэн л бодолтой байж байгаа шүү дээ бизнесийн одоо хүмүүс. Гэтэл гайгүй хүн гэдэг нь одоо чухам хин юм бэ гэдэг нь бол учир нь олдохгүй. Одоо хамгийн наадсах нэг жолооч аваад ажилуулъя гэхэд бол жолооч гэдэг чинь бол өнөөдөр тэр нэг жолооны дүрм мэддэг, машин жолоод чаддаг тухайн асуудал биш болчиход байна шүү дээ. Хотын соёл гэдэг имийг мэддэг, хувийн соёлтой, шудраг, үнэнч байх гэсэн энэ чадварууд бол нөгөө ажиллах хүчний чинь шалгуурууд нь болчихсон байх жишээтэй. Тэгэхээр бид нар энэ бэлдэж байгаа боловсон хүчиндээ бол нэлээд сүрхий анхаарах ёстой маа. За ингээд нөгөө бэлэвсэж байгаа боловсон хүчний асуудлыг яриад эхлэхдээ бид нар өөрөө ирэхгүй боловсролын асуудал руу ороод ирнэ. Тэгээ манад нэг сони юм байгаад байгаа юм. За ер нь дандаа нэг дээд боловсролтой мундаг хүмүүс болох гол ингээл байгаад байгаа боловч яг тэр зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа одоо нарийн мэрэгжлийн хүмүүс бол асар их эрэлт хэрэгцээтэй байх жишээтэй. Тэгээд тэдний чинь бэлтгэдэг тогтолцоо нь бол өнөөдөр мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд байх жишээтэй. Гэтэл энэ сургалт үйлдвэрлэлийн төвүүд бол нэг ердөө явахгүй байна. Олигтой үр дүнд хүрэхгүй байна. Шаталсан сургалтын тогтолцоо бий болгоё гэдээ бид нар яриад байдаг боловч энэ ч гэсэн бас нэг олигтой үр дүнд хүрэхгүй байна. Тэгээд сургууль төгсөөд гарахтаа бол эзэмшиж байгаа мэрэгжил нь бол хуужирчдаг. Тэгээд ихтэй сургуулийн одоо диплом авчихсан таксины жолооч нар хичнээн байгаа билээ гэдгийг бол та нар надаар хэлүүлэхгүй.
ойлгож байгаа байхаа. Зүгээр ганцхан жишээ хэлэхдээ одоо математикийн нөгөө ЕГЭ шалгалт гэдэг өгөөд өнгөрсөн жил нэг олон улсын байгууллагаас судалгаа хийгээд үзэхэд 7000 хүүхдээс математикийн шалгалт өгөөд 50% нь муу авсан байна шүү дээ. Тэгэхээр манай ерөнхий боловсролын сургуулийн чанар чансаа ямар хөө янзтай байглаа. Энэ хүүхдүүд ихтэй сургуульд орж ирээд төгснө гэдэг чинь бол үндсэндээ эхний 1-2 жил нь 10 жилд одоо үзэх хэрэгтэй байсан тэр бүх юмудын сурах шаардлагатай болчихж байгаа. Бас нэг сонирхолтой статистик энэ дээр явж байгаа. Их хэлээрээ уншаад юу уншснаа ойлгохгүй байгаа хүүхдүүд нь 3.2 байна гэж. Одоо монгол хэлээрээ нэг юм уншичаад тэгээд юу уншснаа чи надад нэг яриад өгдөг гэхэд бол ярьж чадахгүй байгаа хүүхдүүд нь 3.2 байна гэж шүү дээ. Гэтэл бид нар нэг сурагчийг бэлтгэхийн тулд өнөөдөр одоо 12 дугаар анги төгсгөөд нэг хүүхдийг гаргахын тулд нийтдээ бол бид нар 12,600 Америк доллар зарж байгаа. Иймэрхүү төр төрхтэй бид нар энэ хөдөлмөрийн зах зээл рүү нийлүүлж байгаа хүмүүсээ бэлтэж байх жишээтэй. За нөгөө талд нь би бас бизнесийг энэ асуудалтай холбож ярих гэсэн. Бизнес бол хүн олдохгүй байна, та нар муу хүмүүс бэлдэж байна, ингэж тэгж энэ гэсэн яриануд бол маш их гаргадаг. Тэгэхдээ өөрсдөө бэлэн хүнийг л авахыг сонирхоод байгаа болохоос биш тэр боловсон хүчний өөрөө бэлдэх талаар бол анхаарч байгаа юм бол байхгүй. Хөдөлмөрийн нөөцийн асуудлаа бол тэд нар шилэн болгож чадахгүй байгаа. Тэгээ хамаатан садангаа ажилд авдаг, хоосон цалинжуулаа суудаг. Тэгээ тэр нь дотооддоо тэр байгууллага дотор уур амьсгалыг бол шал ондоо болгочихж байгаа шүү дээ. Нөгөө талаас энэ бизнесийнхэн бол боловсролд мөнгө зарцуулдаг соёл бол үндсэндээ бол байхгүй гэж хэлж байна. Манай бизнесийнхэн боловсролд мөнгө зарцуулдаг соёл бол үндсэндээ байхгүй. Уул нь бол endowment сан гэдэг байдгийн судалгааны грант олгож болж байна. Одоо та нарыг ийм судалгаа хийгээд өгөөч гэж судалгааны захиалгууд өгж болж байна. Нэрмжит салингуудыг бий болгож болж байна. Тэгээ энэ бүгдийг бол манай бизнесийнхэн бол үнэхээр хийхгүй байгаамаа. Тэгсэн мөртлөө одоо нэг боловсролын ямруулж дайрдаг ч юм уу энэ боловсролын байгууллагууд руу маш их дайрч байгаа. Би хувьдаа бол юу гэж дүгнэдэг вэ гэхээр бол манай бизнесийнхэн дэндүү алсын хараагүй байна. Ур чадваргүй арын хаалгын хүмүүсийг ажилд аваад өөрчлөх гэж тэд нар маш их далд татвар төлж байна. Зөв хүнээ зөв тушаалд нь ажилуулахгүй бол тэд нар чинь бас л далд татвар төлж байгаа. Тэгээ энэ бүгдийгээ бол олж харж чадахгүй боловсрлоос мөнгө татдаг мөртлөө нөгөө авилгал өгөх дээр дуртаяа тэр мөнгөө аваачаад авилгалчтайгаа хөвөлцөөд өгч өгдөг. Нөгөө нэг дуучин муучин юу лээ бүх мөх элдв янзын юмдаа болох тэр морь соринд болох тэр ингээд тасралтгүй мөнгө өгдөг мөртлөө боловсрлоос нэг хэдэн төгрөг гаргаад ийш нэг зарах хэвээр шиг дээр бол юмсэндээ бол одоо холигтой хандж байгаа юмнууд бол тун ховор байгаамаа. Тэгээд биднэрт одоо ямар шийдэл үлдэж байна вэ гэж байгаа юм. За ингээ хөдөлмөрийн зах зээл дээр хүн амын өсөлт нь ингээ удаашрж гисэн. Ахмадуудын асуудлыг шийдэх дээр тийм байдаг. Залуучуудын асуудлыг шийдэх дээр тийм байдаг. Шилжилт хөдөлгөөн гэх дээр тийм байдаг. Бизнесийнхэн гэх дээр ийм байдаг. Тэгээ ийм тохиолдолд одоо тэр нөгөө хүн нэмэгдэхгүй мөртлөө хүнсээ нэмэгдүүлэх арга зам нь байна уу? Бид түрүү хэлсэн шүү дээ. Бид нар өнөөдөр нэг хүн бол $5,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа мөртлөө $72,000 бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Америк шиг амьдрахыг хүсэж байна гэж. Тэр юм шиг амьдрахын тулд бид нар илүү их бүтээмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол энэ хөдөлмөрийн зах зээл дээр учирч байгаа асуудал энэ хүн ам зүүн асуудлыг шийдэх, тэгээ эдийн засгийн хөгжлөө хангах цорын ганц арга зам нь бол хөдөлмөрийн бүтээмжийн асуудал байгаа. Тэгээ манад бол хөдөлмөрийн бүтээмж бол тийм савлсан байдалтай байж байгаа. Тухайлбал одоо 22 онд бол 7.6% хүрч байснаа 23 онд болох тэр 3.7% болтлоо буурчихсан байж байгаа жишээтэй. Нэг цаг ажиллаад Ирланд улсад бол та нар энэ тонуудыг энэчнээс харж болно. $142, Америк $70, Өмнөд Солонгос $42, Польш 36, Оросын холбоонууд 29, Хятад $15 хэмжээний баялаг бүтээж хахад бид нар ердөө 13-ыг л бүтээж байгаа. Манай бүтээмж бол ерөнхийдөө ийм л байгаа юм. Тийм учраас бид нар тэр Солонгос шиг, Өмнөд Солонгос шиг эсвэл тэр Польш шиг амьдрий гэх юм бол хөдөлмөрийн бүтээмжээ бол 3-аас 6 дахин нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгээ энэ асуудлыг шийдэхин тулд бол юу хэрэгтэй вэ гэхээр бол энэ үндсэн фондыг эрс нэмэгдүүлэх хэрэгтэй. Фонд зэвсэглэмж гэж байдаг. Тэр асуудлыг бол шийдэх хэрэгтэй. Аж үйлдвэрийн парк гэдэг шинжлэх асуудал байж байна. Хурдвчилсан амортизац хийх асуудал байж байна. Эрчим хүчний үйлдвэрлэлийн одоо нэмэгдүүлэх асуудал байж байна. 5 дугаар цахилгаан станцын асуудал одоо бол яригдж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний төслийг том төслүүд, за бусад одоо том төслүүдийг манай их оронч нар бол ерөнхийдөө бүгдээрээ нураагаад хайчихсан. Гэтэл орчин үед бол эрчим хүчний үйлдвэрлэлийг одоо эрс нэмэгдүүлэхгүй бол хөгжлийн тухай бол яриад ямар ч хэрэг байхгүй. Тэгээ бүтээмж бага учраас цалин нэмэх их усүр байхгүй, нэмэн үрдэг бүтээж чадахгүй. Цалин нэмчих юм бол ашиг нь буурчдаг, ашиг буурах юм бол хөрөнгө оруулалт хийхгүй болчдөг.
хөрөнгө оруулалт хийхгүй болох дээр технологийн хөгжрөөс хоцроод ингээд технологийн хөгжлөөс хоцорчих дээр нэг бүтээмжинд байхгүй болчихдог гэсэн нэг ийм чөтгөрийн тойрог дотор бол бид нар орчход яваад байгаа. Тэгээ манай бизнесийнхэн бол ажилчдын цалин хөлсийг нэмэх асар их хэмжээний мөнгийг бол авилгал хээл хахуулд өгж байгаа шүү дээ. Дарга нарт өгж байгаа. Тэгээ тэр нь бол хөрөнгө оруулалт биш. Тэр хавуул авж байгаа нөхдүүд бол ахуйн чанартай хэрэглээл тэгэл гадагш нь урсгаал ингээл дуусч байх жишээтэй. Тийм учраас бол энэ Монгол улсын хөгжлийн асуудлыг шийдье яг бол хүн зүйн асуудал төр ингээд зөв шийдвэр гаргая гэвэл бид нар энэ асуудлыг бол нарийн төвхтэй асуудал юм байна шүү. Энэ чинь тийм амархан бос суухын хооронд шийдэгчдэг юм байна. Энийг бол маш гүнзгий судалж нарийн төрийн зөв ухаалаг бодлого явуулахгүй болохгүй юм байна. Энэ ухаалаг бодлого явуулахын тулд бол нэг бас нэг юм мэддэг чаддаг гадардаг хүмүүсээ энэ сонгож одоо улсын их хурлд сонгож энэ төр зэсгээ удирдуулах стон байна гэсэн ийм л дүгнэлтийг бол би эцсийн дүнд бол та нарт хэлье гэж бодсон юм аа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.